байгаа. Тэгээд маш одоо хэрэгтэй бас мэдээллүүдийг өгч байгаа. Манай Монгол DeFi компани гүйцэтгэх захирал инх төвшин дахин студид тавтаа морилоорой. Тавтаа мориллаа. Таж хөвчээ зүгээд. Бид одоо уулзахгүй л хэцүү болдог боллоо. Хизээ орж ирэх юм бол шаарддаг боллоо би. Зия. Тэгээ өнөөдрийн хувьд бол хэдүүлээ бас л крипто блокчейн ашиглалтын талаар ярина. За тэр дундаа одоо томоохон байгууллагууд энэ зах зээлд одоо хэрхэн яаж оролцож байгаа талаар мөн одоо биткойны хууль зүйн зохицуулалт одоо ямар байгаа талаар тийм олон улсад ямар байна, Монгол улсад ямар байна гэдэг талаар ярилцах болно. За өглөөний мэндийн төвшөө өглөөг хэрхэн эхлүүлж гин сонь сайхан юу байна да танаас салбараар? Яг хөө манай салбараар бас янз бүрийн мэдээнүүд гараад л байна. Тэгээд ер нь бол яг өмнө нөгөө саяхан орсон болохоор ингээд ингэчлээг ярих хэлэр жоохон юу. Тэгээд үзээгүй хүмүүс бас байж магадгүй шүү. Яг ер нь одоогоор ингээд улс орнууд тэгээд том байгууллага одоо хөрөнгө оруулагчид крипто салбарыг ялангуяа нөгөө биткойныг сонирхол айгүй их болчихлоо. Энэ маань бас нөгөө Трамп ерөнхийлөгч ерөөдөө нэлээд тийм про крипто одоо криптог дэмждэг, блокчейн технологи дэмждэг хүн гарсантаас холбоотойх. Тэгээд ерөнхийдөө ингээд би бас сая хэдэн мэдээнүүд харж илаа л да. Тэгэнгүүт ингээд ерөн томох улсууд криптог ямар нэг байдлаар ингээд өөрснийхөө үйл ажиллагаандаа дээрэс нь одоо нөгөө хуучин Америкийг жишээ нь ингээд долларын ард алт байршуулдаг гэж ярьдаг байсан шүү дээ. Ингээд нийт гаргасан доллар хэмжээгээр алттай байдаг ч гэдэг юм уу. Тэрэн шиг одоо зарим улсууд тэр чиглэл рүү бас яваад байгаа юм болоо. Жишээ нь Сальвадоргийн улс байгаа. Ерөөхдөө биткойноор тооцоо хийж болж байна. Биткойныг ерөөхдөө өөрснөө улстай хадгалж байна. Тэгээд тэр чинь 2019 20 оноос эхэлсэн. Тэгэнгүүт тэр нь баг тэрбум доллар ашигтай явж байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар ингээд улсууд нэлээ крипто ялангуяа биткойныг бол ашиглаж байна. Тэгээд сая Японы одоо юу гэдэг нь санхүү үнцэгцүүлэхээр гэх юм уу Монгол банк гэх юм уу ерөөхдөө Төв банк яг санхүү үнцэгцүүлэхээр оны байгууллага нь болохоор нөгөө банкуудыг бас крипто худалдаж аваад өөрсдийнхөө нөөцөнд байлгахыг зөвшөөрдөг тийм шинжилэл оруулах гэж байгаа юм байна. Тэр маань ерөөхдөө юу гэсэн үг вэ гэхээр ингээд нөгөө том тоглогчд ороод ирэхлээр мэдээж нөгөө их мөнгөөр одоо худалдаа авалтын хадгална. Тэгээд ерөөхдөө нөгөө хуучин бол жишээ нь дандаа илүү тийм ирэхэд оролцдог байсан бол энэ маань ерөөхдөө нөгөө байгууллагууд ороод ирэхлээр их мөнгөөр тэгээд дээрэс нэг мэрэгжлийн хүмүүс ороод ирчихэж байна гэсэн үг. Тэгэхээр ингээд юу гэдэг айхтар савлгаатай байсан бол магадгүй ингээд савлгаа нь бүр намсаад ирэх ч юм уу. Гэхдээ нөгөө талдаа нөгөө айхтар өндөр савлгаа байхгүй нөгөө талд амар доошоо савлгаа байхгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар ерөөхдөө ингээд бас энэ зах зээл маань сайжрал шинжлэхтэл яваад байна. Би бас нэг сони юу харж исэн. Одоогоор биткойн эзэлж байгаа хүмүүс нэг дэлхийн хүн амын 4% нь байдаг гэж ярьд юм бэлээ. Тэгэнгүүт энэ нь болохоор 1999 онд интернет хэрэглэжсэн хүмүүсийн тот яг адилхан болцсон. Тэгэхээр ерөнхийдөө одоо чинь юу гэдэг интернет хэр өргөн тархацсан. Зарим хүмүүс маань юу гэдэг терминалаа интернетээр фэйсбүүкээр үзэж явж байгаа. Тэгэнгүүт энэ маань одоо хэр залуу салбар вэ? Цаашаа хэр потенциал байна вэ гэдгийг бас харуулж байгаа гэж харж байгаа. Америкийн жишээн дээр ихэд Америк сая 24 25 оны эхлээр ерөөдөө өөрснийхөө бас нөөцтэй болох тийм хууль зүйн зохицуултуудыг танилцуулчихлаа. Тэр нэг хоёр өөр төрлөөр нэг нь бол яг бүр биткойн дээр зориулсан. Түүнийг бид нэр яг нөөц болгоод хадгалнаа. Нөгөөх нь болохоор юу гэдэг бас зарим одоо хурааж авсан бусад крипто хөрөнгүүдийг ингээд шаардлагатай үед нь зараад эсвэл хадгалаад явах тийм хууль зүйн зохицуултууд хүртэл гарчсан л байна л да. Одоо өнөөдрийн байдлаар тийм бусад орнууд ялангуяа одоо энэ биткойн, блокчейн, крипто технологиг илүү ашигладаг улсуудад ер нь айл салбарт түлхүү ашиглаад байна. Онцлог нь тийм мэдээж энэ төрийн бүртгэл, иргэний бүртгэл за цаашлаад бүр гэрээ хилцэлт импортын гэрээг хүртэл хийж ийн гэж юм. Тэгэхээр таны одоо онцлог зүйлс бусад орнуудын хувьд ямар салбаруудад ашиглаж байгаа юм шиг харагдаж байна. Ашиглаж байгаа харагдаж байна тийм. Яг мэдээж хамгийн түрүүнд бол санхүүгийн салбарт ашиглагдаж байгаа.
одоо нөгөө би яг stable coin өдрийн өмнөх дугаар дээр ярьж ирсэн. Ингээд юу гэдэг яг тухайн валютыг яг нөгөө крипто одоо блокчейн дээр хөрвүүлсэн токен одоо мөнгө гэх юм уу? Захин мөнгө. Түүнийг болохоор нөгөө илүү блокчейний даваа талуудыг ашиглаад улс орнууд гүйлгээхтэй янз бүрийн одоо хэмжээний гүйлгээхт ч юм уу ингэ ашиглаж байгаа. Дээрээс нь бүртгэлийн систем дээр ерөөхдөө нэлээх явж байна. Одоо токенжуулсан гэж ярьдаг. Жишээ нь газрыг эсвэл юу гэдэг байрыг ч юм уу токенжуулаад түүнийгээ жишээ нь яг одоо нэг улсын бүртгэлийн гэрчлэл гэдэг шиг ашиглаа явж байгаа. Мөн улсууд яг засгийн газрын зүгээс бол иргэдийн бас мэдээллийг токенжуулж одоо блокчейн дээр бүртгэж авч байгаа тийм жишээнүүд бас байна. Казахстан улс жишээ сая яг тийм ерөөхдөө засгийн газар нь нөгөө Binance-г том крипто биржтэй хамтраад яг засгийн газрын түвшинд одоо засгийн газрын зардлуудыг блокчейн дээр бүртгэдэг. Тэр нь ингээд нөгөө ил тод нээлттэй тэгээд нөгөө хинч өөрчлөх боломжгүй гэдэг одоо шинж чанараараа ашиглагдаад засгийн газрын зардлуудыг блокчейн дээр бүртгэх иргэнийхээ бүртгэлийг бас блокчейнжүүлэх гэдэргээд тиймэрхүү нөхцлүүд дээр сая хамтарч ажиллахаар зарлаад нэг Binance-ийн захирал CZ ингээд Казахстанд очиж явж байна. Ерөнхийдөө ингээд одоо манай нөгөө хажуу хөрш орнууд ч гэсэн ерөнхийдөө илүү крипто блокчейн технологиг ашиглаад ирчихэж байна. За. Ер нь бол ингээд томоохон байгууллагууд энэ зах зээл дээр одоо хэрхэн оролцож байна тий одоо байгууллагуудын хөвс бол тэгээ оролцоо нь хэр байгаа бол тэгээ та мэдээлэл байгаа бол бидэнд бас үзэгчдэд хэлээд өгч тохиол. Яг нөгөө мэрэгжлийн тоглогчд гэдэг нөгөө яг томоохон одоо нөгөө 11 их $80 хөрөнгийг өдөртдөг BlackRock гэдэг ч юм уу тийм том одоо сангууд нөгөө биткойн янз бүрийн криптовалютуудын ETF гэдэг яг нөгөө бирж дээр арилжаалагддаг үнэт цас гэх юм уу? Ерөөхдөө түүнийг гаргацсан. Тэнгүүт биткойны нийт одоо биткойн ч нөгөө юу дахиж шинээр гарах боломжгүй дефляцнэргээд нөгөө 21 сая л ерөөсөө байх боломжтой гэдээ ярьдаг. Тэнгүүт түүний ихээхэн хувийн жишээ нь одоо энэ BlackRock бусад ETF одоо сангууд эзэмшээд эхэлчлээ. Дээрээс нь MicroStrategy-ийн компани одоо миний мэдхээр бол бараг 4-5 жилийн өмнөөс л ингээл биткойн худалдаж аваад ерөөс зарахгүй яваалгаа. Тэгээд сая сүүлд бүр өөрснөөхөө хувьцааг гаргаад бонд гаргаад одоо өрийн бичиг гаргаад тэнгуүтээ яг өрийн бичгээрээ олсон мөнгөөрөө шууд биткойн худалдаж авдаг. Хугацааны эцэст манай компани одоо тухайн компани нөгөө хувьцаагаар солигддог тийм өрийн бичгүүд хүртэл гаргаа явж байна. Тэгээд түрүү нөгөө хэлжсэн Японы банкуд одоо жишээ нь бас крипто дээр яаж байна. Хонконг, Австрали ер нь дэлхийн томоохон зах зээлүүд бол бүгдээрээ ETF буюу энэ бирж дээр арилжаалагддаг одоо хувьцаа гэх юм уу? Юг нэг зэрхийг бол ингээд худалдаад авч байна. Тэгээ энэ зах зээл рүү ер нь орж байгаа мөнгө маань бас нэлээд өндөр болчихлоо. Түүнээс гадна яг нөгөө яг блокчейн технологийн дагуу янз бүрийн одоо шин технологи шин үйлчлэгийг бас гаргаж байгаа айх олон жишээнүүд байгаа юм байна. Сүүлийн үед жиргэн иргэд тийм за мөн одоо жижиг дунд одоо байгууллагуудын хувьд хэрхэн энэ блокчейн технологиг хэр одоо хүртээмжтэй ойлголт нь ер нь хэр байгаа юм шиг анзаарагдаж байна вэ? За тэгээд тухайн байгууллагууд ер нь энэ крипто болон тийм блокчейнд хэр ихтгэлтэй байгаа юм шиг анзаарагдаж байна. За энийг эргээд нөө ихтгэлцэл араа бага үйл яаж нэмэгдүүлэх боломжтой юм шиг таны хувьд харж байгаа вэ? Ер нь ингээд одоо нөгөө яг крипточ гэдэг юм уу, блокчейн гэдэг юм уу бас яг мэдгүй хүн байхгүй. Тэгснэ нөгөө талд нь бас яг сайн мэдээд байгаа хүн байхгүй. Ингээд нэг тийм юм байлгаа л гэж яваад байдаг. Тэгэнгүүт яг хуу жишээ нь айгүй олон давуу талууд байна. Одоо
жишээ нь Монголдо бол бид нар ингээд бас үүнийгээ сурталчлаад үүнийгээ ашиглуулах ч гэдэг юм уу тэр талаас нь бас ажлууд хийгдэж байна. Яг яг шууд кейс гэхээр бас миний талхад яг одоо л орж ирэхгүй л л да. Гэтэ ер нь энэ технологи маань нөгөө түрүү ярьж ирсэн яг одоо 99 оны хэрэглэгчгээд бүр яг нэлээд эртний шатан дээр явж байгаа. Улам түгэн тэгэнгүүт жишээ нь одоо зайнаас ажилтдаг хүмүүс магадгүй ингээд Монголд компани байдаг. Тэгэнгүүт нөгөө дижитал номад гэж ярьдэн штэ. Гадаад Таиланд жишээ нь ингээд ажил хийдэг хүмүүс ч юм уу цалингаа жишээ тий цалингаа жишээ нь одоо нөгөө крипто блокчейнээр авчна. Энэ маань нөгөө юу гэдэг ингээд олон хонж орохгүй янз бүрийн одоо гүйлгэний шимтгэлч гэдэг юм уу тиймэрхүү юм байхгүй ингээд явчихж байгаа жишээнүүд бол бас байна. Яг хэрэглэн дээр гингүүт яг нөгөө энэ блокчейн, крипто гэдэг маань бас баг зэрэг комплекс гэх юм уу? Баг зэрэг тийм технологийн хувьд одоо бас яг бүр юу гэдэг ингээд хүн уцаа гаргаад яадаг шиг хэлбэр болж чадаагүй л байна л да. Тодорхой хэмжээнд. Тэгэхээр илүү хэлбэр болоод хүн зүгээр шууд уцаа гаргаад одоо банкны хапыг нэгэл мөнгөшилжүүлдэг шиг тийм хэлбэр болоод ирэх юм бол бүр илүү хэрэглэн ягаад жижиг дунд бизнес ч юм уу одоо яг иргэдийн маань амьдралд нөгөө стейбл койн тэр зүйлсээр ингээд ороод ирж байгаа. Арай л ойрлох гэдэг тийм. Тэгэхээр Монгол улсын хувьд одоо хууль эрх зүйн орчин бас нэлээд чухал. Ер нь Монгол улсад ч ихтэлдэггүй тийм альва улс орн болгонд ер нь альва зүйл технологиг хөгжүүлэхэд бас хууль эрх зүйн орчин нэлээд чухал байдаг. Тэгэхээр Монгол улсын хувьд яг энэ крипто технологийн хувьд хууль эрх зүйн зохицуулалт, өөрчлөлт, шинжилэлт гэдэг ч юм уу хэр явагдаж байгаа вэ? Мөн одоо таны хувьд тийм хүсэж байгаа өөрчлөлт, шинжилэлт бас юу байдаг юм болоо? Тий одоо хамгийн том саад ч юм тийм. Яг Монголын хувьд ер нь бол ингээд бас нэг үе ботгод ч гэдэг юм уу 21 онд нэг айгүй болон coin токен гараад олон нийтээс мөнгө усгаал зарим нь үлдээл зарим нь өөр байхгүй болцсон. Тэгэнгүүт ерөнхийдөө бас тэр хэсгээр анзаараад нэг $9 хөнгөлчлөгээ үзүүлэгч хуулийг бол 21 онд гаргасан. Түүнээс гадна одоо бас шинээр зохицуултууд ер нь орж ирж байгаа. Яг тодорхой хэмжээнд бол мэдээж нөгөө бүр оргүй хоосон байснаас хамаагүй дэрсэн. Яг тодорхой хэмжээнд янз бүрийн чиглэлүүд төр бас ажил янз бүрийн одоо хууль эрх зүйч юм уу журам бас гарах хэрэгтэй баг. Яг юм дээр зүгээр миний одоо бодож байгаа жишээн дээр гингүүт ингээд янз бүрийн байгууллагууд өөрснөө янз бүрийн крипто хөрөнгийг ингээд хадгалах хөрөнгө оруулалт хийхэд бас нэлээд төвхтэй байд юм шиг үлээ. Яг ялангуяа санхүүгийн байгууллагууд одоо заавал тийм эрсдэл багтаа хөрөнгө оруулдаг. Магадгүй зүгээр нэг уулын эрсдлээ менеж хийгээд тухайн байгууллагууд маань тодорхой хэмжээний одоо крипто янз бүрийн тийм coin token бас биткойн ч гэдэг юм уу жишээ нь баланс дээр байлгах гээд одоо улсууд бүр ингээд том улсууд яваад байхад одоо Монгол нэг компани гэдэг эзэмшгэд бол ер нь бол асуудалгүй байх ёстой юм шиг бас санагддаг. Жишээ нь юу гэдэг нь ялангуяа зүгээр зохицуулттай салбаруудын үед ингээд баг зэрэг крипто хөрөнгө оруулалт бас байх ёстой болол гэж хардээ. Одоо ч энэ крипто, биткойны одоо энэ зах зээлд Азиас гэх юм бол хамгийн одоо идэвхтэй ажил одоо нэлийн хөгжилтэй явж байгаа нь бол Солонгос улсыг бас хэлдэм билээ. Тийм. Тэгэхээр Монгол улсын хувьд бол бас нэг юм загварчлал тийм зохицуултын загвар одоо ингээд жишээ аваад аль улс нь илүү юм тохирохоор харагддаг вэ таны бодлоор? Бид ч бас ингээл юм болгоныг өөрсдөө туршиж үзээл алдаад оноод байна гэж байхгүй. Тэгэхээр альва нэг улсын алдаж онж байгаа загвараас нь бас харж агаад тийм энийг хэрэгжүүлвэл манай Монгол улсын хэмжээнд бол нэлийн тохирохоор юм байна гэдэг ч юм уу тийм ийм бас бодол орж ирж ивүү. Яг минийх жоохон тийм юу гэдэм дээ.
олон нийтэд сайшаагдахгүй ч гэдэг юм уу үзэгж магадгүй баг. Зүгээр. Би болохоор юу гэдэг нь Дубай шиг ч гэдэг юм уу? Одоо Араб Эмират шиг. Араб Эмиратын давуу тал нь болохоор нөгөө ямар ч татвар байхгүй. Тэгээ ингээд нөгөө үйл ажиллагаанд чөлөөтэй явж болдог. Яагаад энэ маань давуу тал вэ гэхээр юу гэдэг одоо Монгол улс маань ерөөхдөө тийм гадаадын хөрөнгө оруулалт талаасаа яг үндэ юу гэдэг ганцхан салбар байна. Тэр нь бас тэгтээ ингээд дээгүүр доогороо янз бүрийн хэрүүл оруулалтаа ерөөхдөө гадаадын хөрөнгө оруулалт тасарсан. Тэгэнгүүт жишээ нь Дубай шиг ингээд илүү эрх чөлөөтэй одоо чөлөөлөд өгч юм бол гадны сонирхох улс одоо байгууллагууд маш олон байдаг. Тодорхой хэмжээний зохицуулалттай мэдээж бас бүр ингээд сул тавьчихгүй. Гэхдээ ерөнхийдөө одоо янгот Монголын жишээн дээр гадаад иргэн ирэхэд заавал айгүй өндөр болон татвар төлдөг, хураамж төлдөг. Тэгснэ нөгөө хүмүүс маань бас нэг татвар өдөртлөөд өгдөг. Тэр талаасаа яг бол ингээд гадаад иргэдийг ялангуяа тийм криптод одоо хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийг ч юм уу визний зөвшөөрөл янз бүрийн тэр талаас нь ингээд Дубай шиг дэмжиж өгчүүл бас айгуу тийм зөв тийм нэг тийм арай хөгжлөн хурцсаад Монгол юу гэдэг Азта магадгүй эсвэл Төв Азта ч юм уу яг энэ крипто блокчейнхээ салбараар үнэхээр төвн болж чадах юм болов уу гэж бодож байна. Би бас нэгтэй санал нийлж байна. Тийм үү? Чам тасах асуулт байна уу? За зүгээр ер нь бол миний бодлоор бас нөгөө сэний ярин тэр зүр гоё ингээд гоё ярилцуулаа. Би ч бас нөгөө Ирландд байсан байхгүй. Тэгээ Ирландд бас ингээд би яг ингээд байж байгаа үед бол ер нь бол ингээд хөгжлийн хувьд бол аягүй гоё хөгжсөн байгаа байхгүй тэр газар. Тэр чинь жижиг юм манай Монголтай харьцуулах юм бол нэг ар хангатай л ойрхон газар нутагтай байхгүй. Тэгээ тэгсэн чинь би яг тэнд ингээд байж байхдаа ер нь газар ер нь яаж өгсөн бол доо гэж зарим нэг хүмүүстэй ярилцаж үзээд тэгээ тэгсэн чинь тэднийх болохоор ингэсэн байгаа байхгүй 1980 онд гэлөө гэхэд бүр ингээд бүр үнэхээр ядуу улс байсан байгаа байхгүй маш ядуу. Тэгээ бүр баг ингээд бүх иргэнээр ингээд Европ руу ингээд гараад ажиллахаар явцдаг. Тэгээ тийм байсан юм байна. Тэгсэн чинь яг яасан бэ гэхээр бас яг ингээд нэг таны хэлдэг шиг нэг ийм хуйлаа ингээд заа ингээд гайг болгоод ингээд баг ингээд татвар ингээд жилэлчихё. Танахан зүгээр манад ороод ирээ гэд. Тэнгүүч л нөгөө Google нь орж ирдэг. Одоо миний мэдгээр бол тийч Google-ийн төвн байгаад тийм Facebook-ийн төвн, Meta-гийн юм уу те төвн байгаад байдаг. Тэгэхээр ер нь бол ингээд орж ирсэн цагаас ахуулаад хөгжиж эхэлсэн тэр компаниуд том групп компаниуд орж ирсэн цагаас. Тэр яг би тэрийн санал талаараа энэ кейс нь бол хэцүү бахал гэж бодож байна гэж дод дэлгэрүүлчлээ уучлаарай. Асуулт руу орчихъя. Одоо ингээд би ингэж бодоод байгаа байхгүй. Одоо сая ингээд дэгч тэр нэрсэн ингээд хүмүүс ингээд биткойн ингээд криптогийн талаар ингээд аюулсаа мэдээд байгаа ч юм шиг мэдэхгүй байгаа ч юм шиг дундны од шүү дээ. Тэгвэл яг үндэ эртхэн орох ёстой гэж бодож гин үү орохгүй. Одоо бид хоёр бол үл хийгээ хүмүүс шүү дээ юм дээ бол тий. Тэгвэл та ингээд үзэгч олонд ч юм уу тий хүмүүст ингээд үйлдэл хийх ёстой байгаад байна уу? Криптоор бүр үнэхээр зайлшгүй орох шаардлагууд байна уу тий? Тэр мөрийн талаас нь хэлвэл ер нь ирээдүйд яг энэ хэрэгцээ шаардлагыг бидлэх дараг тулгарах бах та тийм тэгэхээр эртнээс орж исэн зүгээр үл гэж асуух гэдэг нь уу да. Тийм яг хувцас шиг л. Яг би бас ингээд шууд динкдэг хэлчихээр зүгээр та өөрөө болохгүй магадгүй. Яг гэхдээ зүгээр юу гэдэг нөгөө түрүү ярьжсэн интернет гэдэг жишээн дээр бол одоо санд үсттэй. Эрт эхэлчүүл зүг байж магадгүй. Гэхдээ нөгөө яг хүн болгон л хэлдэг штэ. Яг тодорхой хэмжээний одоо яг эн чинь бас яг бүр эрсдэлгүй зүйл биш. Яг одоо нөгөө түрүүч ярьж ирсэн ингээд том мэрэгжлийн тоглогч нар эсвэл улсууд ороод ирж чинь гэдэг маань тодорхой хэмжээнд баталгаа болж байгаа ч гэсэн мэдээж бас яг 100% эрсдэлгүй зүйл биш. Ер нь яг эрсдэлгүй зүйл гэж ер нь байхгүй л баг л та. Тэгэхээр харцангуй гайгүй ч гэсэн бас эрсдлээ одоод оролцох хэрэгтэй баг. Тийм. Ер нь ямар хүмүүс одооноос ер нь орчвол зүгээр дээ гэж зүгээр зөвлөх вэ таны хувьд бол ингээ жижиг дунд бизнес эрхэлдэг ч юм уу те эсвэл яг энэ санхүүгийн мэдлэгтэй ч байдаг юм уу өөрөө хуваараа бизнес хийдэг ч юм уу те илүү юм зах зээл юм крипто талдаа юм сонирхолтой мэдрэмжтэй хүмүүс орсон зүгээр байгаад идэггүй. Яг нь крипто талтай мэдрэмжтэй сонирхолтой хүмүүс маань бол ерөнхийдөө аль хэдийн ороод явж байгаа. Би зүгээр саяхан нэг манай ажлын хүн хэлж ирсэн. Нэг ахтай олцсон гэд. Тэгэнгүүт нөгөө
айгүйх тэр хүмүүс маань ингээд биткойн дээр хөрөнгө оруулалт хийдэг юм байна л да. Тэгээд та яагаад ингээд биткойн дээр хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм бэ гингүүд одоо ингээд дэлхийн нийтээр биткойн ярьж байна. Том сангууд байгууллагууд биткойн авч байна. Тэгэхээр ингээд надаас илүү ухаантай хүмүүс энэ чинь ингээд хөрөнгө оруулалт хийгээд байна. Тэгэхээр би одоо юу гэдэг нэх их айхтар бодох санах юмгүй хөрөнгө оруулалт хийчихэж байна гэд. Яг хөө тэр ах дөнгөт бас аваа ашигтай л явж байгаа юм шиг үл. Тэгэхээр ерөөхдөө бас нэг тийм үнцөг бол бас байна тийм. Сүүлийн үеийн бас сонь сайхан юу байна? Stable coin гэдээ бид сүүлд ярьсан тийм илүү юм доктортай хүүнс харгамжсан гэж бас яриад байна уу тий. Stable coin-оор сонь сайхан юу байна гэдэг шиг сүүлийн үеийн бас. Яг нь stable coin дээр ерөөхдөө ингээд нөгөө крипто зах зээл маань ерөөхдөө томорж байна. Одоо яг дэлхийн хамгийн том stable coin USD, Tether гэдэг ерөөхдөө доллартай харамцсан stable coin байгаа. Энэ маань ерөөхдөө түүхэнд анх удаа бүр хамгийн одоо хэрэглэгчтэй хамгийн дээд зэгтээ 500 сая хэрэглэгчтэй боллоо гэд саяхан мэдээ гарч илээ. Тэгээ ерөнхийдөө крипто зах зээл нь томроод түүнийгээд дагаад бас энэ стейбл койных нь хэрэглэгчдийн тооч өсөөд явж байна. Энэ маань ерөнхийдөө бас тийм төвшил одоо сайн зүйлсийг авчирч байгаа юм болов гэж бодож байна. Мөн одоо төгрөгтөө дүүцхүүцээс та бүхэн stable coin гаргасан байдаг тийм. Тэрний хувьд бидний хувьд бол ажиллаа хийгээ явж байгаа нөгөө өмнөх дугаар дээр иржсэн бас нэг хөл зүүн зохицуулалт орхож байгаа гээд түүнтэй холбоотойгоор бас бэлтгэл ажлуудаа хийгээд ерөнхийдөө Монгол банктай хамтарч ажиллах талаар бэлтгэл ажлуудаа хийгээ явж байна. Тэгээд магадгүй ингээ яг аль бие усны гүйлгээний тийм хэрэгсэл болоод явах цаг бодохгүй ирэх баг. За тэгээ бидний ерөөдөө ярилцах цаг өндөрлж байна. Тэгээд бит хоёрын магадгүй асуугаагүй таны бас студид өнөөдөр орж ирээд хэлхийг хүсчихсэн зүйлс яг бид сэдвийн хүрээнд тийм бас бэлтгэсэн байсан ярмаар хэлмээрсэн зүйлсээ бол хэлж болно. Яг нөгөө ингээ өмнө орж исэн чи таага ер нэг за ингээд юу гэдэг яаж одоо хөрөнгө оруулалт их үү яг юу яах уу гэд нэг асууж исэн да. Тэрэн дээр би бас яг сайн хариулж чадаагүй санагтаад бодсон. Тэгээ ерөнхийдөө нөгөө хөрөнгө оруулалт хийхдээ аль болох нөгөө цаад байгаа одоо экосистем гэдэг юм уу одоо хэрэглээг нь анзаараарай гэд одоо дэлхий дээр ингээ явж байгаа яг биткойн бас нэг жоох экстрим кейс үж магадгүй нөгөө хамгийн анхных гэдгээрээ ч юм уу бас яг цаана хэрэглээ гэвэл айхтар юм байхгүй байгаа гэдэг. Тэгсээр нэг хүмүүс болохоор нөгөө цахим малт гээд нэрлээд яваад байдаг. Тэгээд ингээд олон нийтэд зөвшөөрөгдөж байдаг. Тэгэнгүүт яг бусад одоо крипто токен юу гэдэг хөрөнгө оруулалтууд дээрээ нөгөө цаад экосистем хэрэглээг нь хараарай. Одоо дэлхий дээр байгаа нөгөө том крипто валютууд бол бүгдээрээ ерөөхдөө цаана ямар нэг хэрэглээтэй ямар нэг үйлдэл хийж болохоор байгаад байгаа. Тэгэнгүүт Монголд жишээ нь нөгөө айгүй олон coin гарсан гэд тэгжсэн. Цөөх хитэн тунаад үлдсэн. Тэгэнгүүт бас яг Монгол coin токен дээр ч гэсэн ингээд хэрэглээ экосистем нь бас харж үзэж байгаа тэр хөрөнгө оруулалтыг хэрэгтэй юм шиг санагдсан. За тэгээд өнөөдөр бас хэрэгтэй бас мэдээллийг өглөө. Монгол DeFi компанийн гүйцэтгэх захирал инх төвшин байлаа. Тэгээд цаг зав гарган ирсэн танд их баярлалаа. Тэгээд ирээдүйн ажилд нь маш өндрөөс өндөр амжилт хүсье. Дахиад эргээд студид олзохаа гэж найдаж байна. За хэдүүлээ хэсэг хугацаанд үзэгчдэд завсарлаад эргэж орж ирээд сонь ачин болроо орно. Зя.